Савсав. За үнхээр баш тэр. За hi guys. Бүгдээрэнд нь арамэн. За ямар ч гэсэн бүгдээрэнд нь арамэн. Өнөөдөр гадаа маш гоё дулаахан. Тэгээд орой маш гоё бороо орсон. Их сэтгэл хөдлөсөн гоё орой байлаа. За тэгээд Синагийнхэн шинэ влог, шинэ дугаар. За тэгээд энэ дугаараараа үе гинт шууд дуу тавигдаад аюу байцгаан. За Синан өнөөдөр влогороо юу хийх вэ гэхээр би өнөөдөр өөрийнхөө сонсдог дуунуудаас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд өөрийнхөө бас хийсэн бичлэгнүүдийг ерөнхийдөө үзлээ. Тэгсэн чинь нэг бичлэг миний хувьд бол амжилт. Би нэг амар тийм нөгөө заавал ингээл бүр амар зориулаад амар тэгэл өдөр хоног хамаг юм алдаал ингээд нөгөө нэг YouTube руу нэг анхаардгүй тэгээд нөгөө ажил амир ихтэй байдаг. Би ч өөрөө нөгөө нэг туслах найруулагчаар ажилладаг штеп кинонд. Ассистент найруулагчаар ажилладаг. Тэгээд нөгөө ажил ихтэй дээрээс нь өөр юмд анхаарж байгаа. Би удахгүй ийм хийж байгаа. Ингээд ийм хийж байгаа. Ингээд за ийм хийж байгаа учраас яг үнэ хэлэхэд бол маш их завгүй байгаа. Тэгээд хэдий завгүй байгаа ч гэсэндээ нөгөө нэг өнөөдөр орой аягүй сэтгэл хөдлөөд гадаа гарсан чинь бороо сэтгэл хөдлөөд амар гоё байна. Влогоо хийхэд болсон байгаа. За тэгээд миний сонсдог хүмүүс эхлээд би өөрийнхөө влогноос хамгийн их өндөр үзэлт авсан влогынхаа бас нэг дугаарыг үзлээ л дээ. Ингэсэн чинь миний влог арга буюу миний анхны мукбанг гэх юм уу да. Яг зориулж хийсэн анхны мукбанг юм байна. Тэгээ мукбанг үзээд тэгсэн чинь энэний үзэлтэнд 417 хүн үзсэн байдаг. Тэгээд надад амар би өөрөө амар баяртай байгаа. Яг л би нэг ингээд анх удаа яг өөрөө гардаж би дааж хийж байгаа. Тэгээд миний хувьд туршлага амар муу 60 юм бүр мэдэхгүй байгаа. Тэгсэрнэ тэгээд за яа нэг орой мукбанг хийж байгаа хийчихье гэж одоо хийцэн чинь тэр маань 417 хүн үзсэн байна. Сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд бараг хамгийн өндөр лайк нь авахгүй юм дээр лайк 14 лайктай байна. За тэгээ сүүлийн орсон дугааруудаас айгүй хөөрхөн дугаарууд орсон. Тэгээ миний нөгөө нэг бас нэг өөр студид би нөгөө бас найруулагч дээр ажиллаж бас өөрөө жүжиглсэн нэг тийм логин хэмжээний байгаа. Тэгээд тэрний ард болсон үйл явдлыг бас 2 дугаар оруулсан байгаа. Тэр манаас тэгээ хөөрхөн үзсэн байлээ. Тэгээд өөр чин амар сайн үзсэн номер гэсэн чинь хүмүүс бас юу гэсэн бэлөө. Юу үзсэн байсан. Нөгөө бас мукбанг байсан. Энэ 214 үзэлттэй. Яг 11 дахь дугаар нь мукбанг хийсэн. Тэгээ энэнийг болохоор бас өдөр хоолой идэг ингээ мукбанг хийж үзье гэж бодоод ер нь бол мукбанг хийх дуртай. Өөрөө нөгөө солонгосын мукбанг амир үздэг. Тэгээд мукбанг хий гэж бодоод хийсэн гэдэг. За одоо ингээд бас нэг юм хэлээ. Миний нөгөө нэг одоо яг нөгөө нэг YouTube бодонд лайк дараад сабскрайб за үнхээр баш тэр би илтгэхгүй. Subscribe дарсан хүмүүстэй чин сэтгэлээс маш баярлаа. Тэгээ та бүхэн бас намайг амар хурцлж өгсөн шүү. Би нөгөө нэг өмнө нь болохоор One Friends vlog буюу найзуудын vlog хийж исэн. Тэгээд тэр маань амар үзэлцээтэй ялангуяа нөгөө хэлгүүжийн муран сайхны кинонд явж байсан учраас тухайн киноны маань нээлтийн үйл ажиллагаа. За тэгээд дээрэс нь найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх. За тэгээд нөгөө найзууд дурт гэдэг учраас айгүй олуулаа бид нар маш гоё юмнуудыг хийсэн байсан. За тэгээд нөгөө зочинтой байсан учраас айгүй гоё байсан. Тэрчээвэл 1 point ороод үзээрэй Сенанаас тэнд байгаа. За тэгээ анх удаа яг өөрөө гардаад за тэгээ өөрөө влог хийгээд эхэлсэн. Тэгээд чамлахаар чанга хатга гэдэг 52 хүн намайг дагж байгаа юм билээ маш баярлаа. Тэгээ 52 болтол нь бас ингээд тодорхой хэмжээний цаг хугацаа гаргасан нэ манаас баг зэргийн үр дүн байсан баярлаа. Аяа. За тэгээ одоо энэ миний сонсдог дуунуудыг бүгдээрээ гоё хуваалцгаая. Та нар ер нь ямар дуу сонсдог? Би ер нь солонгос дууг голчлоод за тэгээд монгол дундаас дуртай л да. Ер нь Аз тал руу юм дуртай юм уу да. Багасаа нөгөө хүүхэд байхдаа би нэг тийм хүүхдээсээ нөгөө нэг хатантай кино гэдэг шүү дээ. Одоо хатантай дууны хатан бэжангом те аны юм хатантай хамбуг те би амар гоё юм шиг үү. Ингэсэн юм аа. Нөгөө хүүхэд байхад
хамбуг ингээд амар төртэй заяа. Хамбугны буулаас л байсан. Тэгсэн чинь ээж надад хамбуг аваад өгч ээж нөө солонгост гэдэг дөрөв залуу нэг хамбуг ингээд явуулчих ихтэй мөнгөний явуулчих гэсэн чинь чи мөнгө хэрэггүй дээ. Тэгээ эрэхтэй байсан чинь хамбуг авчих гэж явж надад дээрээ өдөрдөг байхгүй. Тэгээ би амар гомдоо. Тэгээ эдсэн чинь манай би их надад хамгийн анхны хамбуг гоор ингээд дэлгүүд авч өгдөөсөн. Тэгээ хамбуг. Гэтэ тэр нь гэсэн чинь нөгөө нэг миний яг төсөөлсөн шиг амар яг тэр хатныхаа өмсдөг шиг амар том хамбуг бол байгаагүй. Тэгээд нөө яг л нөгөө киногоороо сэтгэлээ хатан шиг юм өсмөстэй өстэй нэрэмээрээ амар шок худалдаж авдаг нөгөө нэг ингээд хийждэг шүү дээ. Тэгээ өсний шор амар худалдаж авдаг. Йоо инээдтэй. Тэгээд айгуус нөгөө өсний шорнуудыг амар их цуглуулдаг. Тэгээ ингээд урамжлахтай. За янз янзын өнгөтэй бүржсэн шидээр наавны тухайн 1500 мянган зараг гэсэн юм аа бөмбөр зүйчтэй байдаг. Амар авдаг. Тэгсэн чинь нөгөө нэг Жангомын дуу гэдэг штэ одоо дэ Жангом киноны дуу. Тэгээ тэр киноны хадуу ус тавьчаалаа. Гэртээ тэр манай ээж аягүй тэр айлын ганц хэсэг тухайд тэр манай ээж намайг амар дэмждэг бүх юм хийждэг. Тэгээ тийм ингээд миний охин ингээд тогломоор байвал тоглол тэгээ дуулмаар байвал дуулмаар байвал үзвэл миний охин дуртай юм аа өнөндөө хийх ёстой. Өөрөө хороо байх ёстой. Ингээ амар тэгж амар дэмждэг байсан байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр гэртээ нөө манай ээж юм хөөрхөн заяа. Нэг ийм юу үсдэг. Аягүй гоё юм зүрцэн гэрт юм сарфаа үсдэг гэсэн юм. Тэгээс чинь ээж ажилтаа явсан хагуурн гэртээ байгаа шүү дээ. Тэгээд нэг цаараа тоглолдог юм гэсэн. Тэгээд нөгөө сарфааны нэг хоёр талаас ингээ хайчилж яад. Тэгээд тэрийг ингээ өмсчөөд тэгээд дотор талаар нь хамбуг юугаар хийж болох вэ? Нэлээд бодсон байхгүй. Тэр чи яагаад тохоо гэдэг халааж өмсөөд гадуур нэг орон голныг бодоод юм бэ? Надад юм сиси хөрмөд талаач аягүй бий гэсэн юм тоодгоо. Тэгээд яг нэг хамбуглах хэрэгтэй гэж бодож 20 хүн гэж хоохно нэг байдаг чинь. Тийм л байх хэрэгтэй л гэж би өөрөө бодсон. Яг тэргээрээс тэгсэн чинь нөгөө нэг тэгж суух юм чи юу гэж надад юм амар гоё юм доо. Тийм торгон материал гэдэг шүү дээ. Тийм амар гоё юм материалтай. Тийм нэг орны хүнжлээс гоё. Амар гоё хүнжил. Тэгээд би бүр тэрэнд амар дуртай. Тэгсэн чинь нэг өдөр яасан чи мэй толгойд гин миний нэрээ хамбуг болгож яагаад болохгүй гэж боддог та. Тэгээд тэрний шууд хамбуг болгонгод ингээ бие бүтээ ингээ ороогоо тэгээ гадуур нээж тэр саваныг өмсөд тэгээ гараа нөгөө слогч чинь кино дэрийг дотор нэгээ явдаг шүү дээ. Тэгэж явлаа. Тэгээд нөгөө кинон дээр нөгөө содор гаргаж байл тавьж байл амар ингэж өгдөө шүү. Тэгсэн чи яг тэрүүдийг дөрөөцөө амар тоглосон. Ээж ордсны хүү ээж хасарфаныг яагаад хайрлцсан бэ? Нөгөө кинон дөрөөгаад үсээ ингээ пигмент хойно нэг ороож орожсон боо нэлээд уцдаг. Бонгота бидний талаас нөгөө шураахтаа нөгөө шорон санжиг гэх. Тэнгүүд тэрийг ингээ өмсдөг. Тэгээд нөгөө хормогоо өрөөл амар явдаг. Тэр соёлт үүсдэг. Тэр үеэс ихтэй ерөнхийдөө солонгос гэдэг одоо юу гэдэг чих хандлага амар төвлөлттэйгээр орж ирж байгаа юм. Тэгсэн сайн хэлтгээс тэгээд ролевтэй сураад тэгээд нөгөө бүлгээс сураад амар стилүү амар уус яваад. За тэгээ ингээд нөгөө K-pop гэдэг урсгалыг сонсоод ингэж явж байгаад дундаа ингээд завсарддаг байхгүй. Тэгээ яг завсардаа идсэн тэр жил манай ингээ охин шинээр шилжиж ирсэн охин байхгүй. Тэгээ манай одоо найзлаа. Тэгээс тэр охин маань нөгөө EXO штэ. EXO яг гарч ирж ирсэн 2012-13 онд. EXO гарч ирэл. Тэгээ EXO-гийн нөгөө мама гар сонсоо. Тэгээд бүр амар яваад орцсон. Хүүс нөгөө тэр юм. Ийм гоё хамтлаг гэдэг юм. Хоо ямар зэрэг юм хаа гэж. Ингэж ясараа K-pop руу бүр амар ихтэй ороод тэр үед ч нөө тэр болтол нөө солонгос киног орохгүй байгаа шүү дээ. Ерөөс ямар солонгос кино гарна бүгдийг үздэг. Тэгээ тухайн үед нөгөө нэг телевизүүд амар солонгос кино гаргадаг. Тэгээл нөгөө киногоо яваа шумбаад орц. Нөгөө киногоо үзээл бүр амар шимтэл бүр ингээд амар юм болсон. Тэгээд чинь тухайн үеэс эхлээд нөгөө дуугаа сонсон, киногоо үзэн, дуугаа сонсон, киногоо үзэн гэдэг хүн чи өөрөө бүр ингээ юу ячдаг юм ингээ тарих маань өтер ч гэдэг нөгөө K-pop урсгал руу хитрхийг орсон. Тэгээ ингээ сонсголоороо нөгөө кино үзэж байгаа хэл сурж байгаа байхгүй. Одоо юу гэдгийг жишээ нь 안녕하세요 여러분 제 이름은 정혜나입니다. 네 반갑습니다 여러분 안녕하세요 гэдэг. Одоо ингээд мэдчлэг гих мэтлэг эдгээр зүйлүүдийг нөгөө киноноос сураад эхэлж байгаа байхгүй. Тэгэл их жижигэн онны гэдэг юм байна. Ахыг чинь убаа гэдэг юм байна. За эртний кинонд урабүни гэж нэрлэдэг юм байна. Дээд курсын ахаа одоо сомбэ гэдэг юм байна. Гэвчлэг нөгөө янз ингээл нөгөө хиллэгүүдээ ингээд сураал орчуулгын ингээд сонсоод манай Монголд тухайн үед нөгөө ихнэр үйл гэж нарны охин интернет нөгөө CD-гээр нарт үздэг.
Тэнгүүт нөгөө орчуулга нь яаж явдаг вэ гэхээр нөгөө монгол үг нь хэлэгдээд солонгос үг нь хэлэгдээд монгол үг нь хэлэгдээд солонгос үг нь зөрж жоохон баг зэргийн чүчүүд юм зөрж нөгөө үг нь хэлэгддэг гэсэн би амар сонсдог гэсэн юм шиг байгаа. Сонсглоо. Тэгээд бүр ингээд амар ороод нөгөө солонгос руу амьсгалаад ингээд идсэн чинь хамтлаг байгуулж бүжиглэхэр болоод за тэгээд 14 онд нөгөө Galaxy Planet гэдэг Exoplanet гэдэг дуурайд Galaxy Planet гэдэг 16 хүний гишүүнтэй тийм хоёр эрэгтэй үлдсэн дандаа эмэгтэй дандаа exo сонсдог тийм төрлийн хүмүүсийг нийлүүлээ. За тэгээд хамтлаг болоод та бүжиглээл яа гэсэн чинь тийм манай хамтлагт хоёр солонгос охин орж ирсэн. За нүри сараан гэд хоёр охин байдаг. Тэгээ энэ хоёр маань Монгол ээжтэй солонгос аатай Монголд амьдардаг. Тэгээд энэ хоёр маань үнэхээр кул яагаад ч юм солонгос хүмүүс яаж удаагаар өөрийнхөө юм хэлсэн юм лээ. Тэгээд нөгөө хид удаа ингээд тэр хоёроо дагаад энд очиж үзсэн. Дандаа нөгөө солонгосчуудтай ингээд амралт энд гой юм үзээл, тоглолт үзээл нөгөө K-pop-ийн гой power тэмцээнүүд болон тэр болгонд оролцоод ингэх тусам амар гоё боллоо юм. Тэгээд тухайд KCB нэг л Монголд одоо байдаг шүү дээ телевиз. Тэгээд тэр телевизийн нөгөө нэг байранд очиж бэлтгэл хийдэг гэсэн учраас бүр амар солонгосчсан. Тэгээ ичсэн чинь нөгөө нэг юу яадаг гэхгүй юу? Шүтдэг хамтлагууд маань улам ихсээд би өөрөө амар тэгээ солонгос хотуудын хажуудахаар нөгөө хиллэг маань ингээд сонсголоороо баг зэрэг сайжраад нэг юм чүчүүд сурж ирсэн юм маань бүр ингээд тэгээд нөгөө хоёртойгоо ингээ аюу найзлах туртай. Тэгээ нөгөө яг жинхэнэ солонгос орчинд орж үзэж байгаа байхгүй юу Монголд анх удаага бөө юм бэ тийм үү баг юм бэ тийм гэртэн ороод нөгөө хэдийн нөгөө Монголд амьдардаг гэхэр чинь тэгэл өөрсдөө амьдардаг шиг нөгөө хэвийн гоё ингийн амьдралтаараа төсөөлөл юм. Үгүй яг нөгөө солонгос орчин тэнд тэр жигтэй байгаа юм чи нөгөө солонгос киноноос үздэг орчин маань тэр айлд байгаа юм чаа. Тэгээд ингээ амар үнэн гоё мэдрэмжүүдийг мэдэрч явдсан. Тэгээд бүр хитрхийг тэрнээс хойш айгүй хорж эхэлсэн. Одоо ер нь орсон. Хэвээрээ байгаа. За тэгээд энэ хугацаанд бол маш их хөгжмийг сонссон, дууг сонсдог байсан. За тэгээд удалгүйгээр нөгөө BTS, Bangtan Boys мөр гарч BTS-ийн шүтэн бэрхжүүлсэн. Одоо би Jimin биастай. За тэгээд сонсдог дуунуудаас бас хэдүүл бас өнгөрсөн үеийнхээ дуунуудаас сонсоод гоё цаг хугацаанд өнгөрөөцгөө тийм ээ. За би болохоор Tiara-гийн Tiara-гаас эхлэх миний одоо би Tiara-гийн инжон хичиг амир инжоныг аяг их дуурайдаг. За яагаад тийж хэлж байгаа гэхээр амар их хүчтэй бүр юм зүг зүгээрээ жаггаал гаргаж чаддаг. Цаанаасаа л ингэж иддэг. Тэгээд ингээд багаасаа амир инжон шиг тэгээ үсээ бүр яг инжон хичиг ингээд тайруулаад тэгээ нэг талаа чихнийхээ ардуур хийгээд нэг тал ингээд унжгаар яаст амар дуурайж. Тэгээ нэг day by day гэдэг дууных нь хувцс cry-ийн хувцсыг бүр яг хамтлагтай зориулж хийлгэж ирсэн. Тэгээ бүр тэгж өмсдөг. Бүр яг улаан Tiara-ч болцсон тийм үед гэсэн. За тэгээд Tiara-гийн хамгийн одоо бас дуртай дуунуудынхаа нэг цоглог биттэй юм амар гоё. Тэгээ амар их зүгжсэн. Тэгээ айгаа гоё газар бүжиглэжсэн баяртай да.
дуунуудыг ийм дуунуудыг сонсдог миний дуртай дуунууд юм бас нэг. За тэгээд сүүлийн маш их дуу сонсож байгаа мэдээж BTS-ийг би түр орхисон ба яагаад BTS-ийг дэлхийд даяараа мэддэг ба BTS-ийн бүх дуунуудыг та бүхэн мэддэг баг. За тэгээд мэдээж хүүхэд насны минь гинэн цагаахан мөрөөдлөөс эхлүүлээд үдий зэрэгтэй том эмэгтэй бол одоо том болоод мундаг бүсгүй болж байгаа энэ цаг үед маань бас K-pop гэдэг урлагийн одоо энэ сайхан аялал энэ бүхэн яг дэргэд маань ингэ байгаад миний хувьд бол маш их баяртай байгаа. За тэгээд хүн нөгөө нэг төрлөг зангаа хийж чадахгүй гэдэгтэй адилхан хүн өөрийнхөө юу сонсох дуртай байсан түүнийг хизээж орхиж чаддгүй энэ гэсэн хүний онцлог байдаг. Тэгээд миний хувьд юм бол яг хүүхэд наснасаа өдий болтлоо K-pop чиглэлээр ерөнхийдөө одоо яг ингээд дуугийн сонсоод бүжгийн бүжиглээд киногийн үзээд тий за энэ улсын талаар ингээд улсын биш ч гэсэндээ нөгөө урлагийн чиглэлийн амар сонирхож байгаа учраас юу гэдгийг айгүй хэм сурж авсан нэгсний одоо будалт K-pop будалтуудыг хийж сурж байгаа юм. За одоо энэ нэг эрэгтэй хамтлаг эрэгтэй K-pop хамтлаг сонсоор эрэгтэй хүний нүүр будад сурсан байгаа. Нүрийн будчаад ах будаагүй юм шиг харагддаг будалтыг хийж сурсан. За тэгээ ихэм сурсан байгаа. Дээрээс нь бие яаж гоё авч явах уу, яаж дэглэм зүг барьдیں۔ Тэ бас сайн талын нөлөө айгүй их байгаа байхгүй юу? Манай монголчууд болохоор харахтаа нэг гомо юмнууд арчаагүй шилжчихсан юмнууд байнга л ийм л хийдэг, хизээж болдгоо гэдэг гэх мэтлэнгээр айгүй буруу тушаа үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс бас байдаг. Тэгэхээр тийм хүмүүсийг бити дараагаа бити тэгээсэ гэж сэтгэлээсээ хүсэж байна. Яг гэвэл хин нэгэн гадаадын хүмүүс манай урлагийг бас үзий ядаад ингэдэх юм бол мэдээж бидний дургуур нь тиймтэй яг адилхан та бүхэн манаас бус улсын урлагийг бас битгий хитрхи гоочлоорой гэж хэлье. Тэгээд энэ чиглэлээр явснараа манай Монголын эрэгтэйчүүд за эзэж нүрэ будчихдаг бах. За баг зэргийн хэсэгхэн хувийн нүрэ буддаг байж болно тийм ээ. За дийлэнх нь ядчил нөгөө нэг орчин үетэйгээ хөл нийлж хувцас сурсан байна. За тэгээд цэвэр цэмцгэрийг эрхэмлдэг болсон байна. Соёл боловсрол гэдэг юмыг сурах ёстой гэдгийг маш их ойлгосон байна. За дээрэс нь маш сайн үйлсүүдийг яаж хийх ёстой байдаг гэх мэт олон зүйлийг манай монголчуудад бас нээж таниулж харуулж өгсөн урлаг бас K-pop юм болоо гэж бодож байна. Солонгос хүмүүсийг хараад бас амар их юм манай монголчууд хэцүү хөлбөр дураалыг авдгийн юм шиг санагдсан. Яг л миний хувьд гэх юм бол би хизээж зам хөндлөн гарахтаа өмнө нь баярлалаа гэж хэлдэг байсан. Хизээч юу? Энэ угаасаа надад зогсож өгстэй юм чи яад ингэж явдаг байсан бардам зам маань одоо энэ чиглэлийг сонсоод энэ чиглэлээр амьсгалаад ирэхин цагт нэрээ энэ хүн надад ингээд яаралтай ажилдаа явж байгаад намайг ирүүл байгаасаа гэж зам тавиад өгж би баярлаа гэд бүхийх энэ бол хүндлэл юм а ядаж ямар тэр хүний цонхон дээр гүйж зам хөндлөн гарч иж цонхоо буулгаараа баярлаа хаа гэж хэлж хин ч явахгүй шүү дээ тэрнтэй адилхан шууд хамгийн зөвөр илэрхийлэх арга нь ямар одоо бас ийм юм байна заяа нөгөө баярлаа гэдгээ ингэж хэлж болохгүй. За их нэртэйгээ найз зүтэйгээ явж ялаа хардталт болно. Үнэхээр нөгөө нэг соёл гэдэг юм ингээ ялгарч байгаа байхгүй юу? Ингээд баярлаа гэд ингэчлээ те. За баярлаа гэд ингэчлээ нөгөө хүмүүс маань харангуйтаа сайн уу гэж ойлгоод чи энтэй юу энэ хийн чамаг танд юм уу? Юун хүүхий яас хийсэн гэд ингээ хэрүүл үзтгээ. Тийм учраас монголчуудаа бас уриалмаар энэ та бүхэн зам хөндлөн гарахтаа та бүхний хүндэтгээд зам дээр зогсоод одоо юу гэдэг зогсож өгөө биднийг урдуураа гаргаж байгаа эрхэм жолооч нартаа бүгдээр нь чин сэтгэлээсээ баярлж байгаа бол бүгдээрээ хагас бүхийгөөд баярлаа гэж хэлж байгаарэ ядчил нэгдээд тэр хүний сэтгэлд амар тийм ээ. За тэр хүн бидний баярлж байгааг ойлгон дэрэгдээд хоёр дахь тэрхэд дэрэгдэн байгаа хүн адаглаад хардахгүй илүү буруу тушаа бодолд өртөхгүй байх нэ. За дээрээс нь бид нар маш том соёлыг сурж байгаа юм байна шүү. За тэгээд энэ тийм бас манай монголчууд нэг ингэдэг штеп хоол идчихэл амар тий надад дүүлчлэх хэвээр юм чинь гэдэг юм үзлэгдэлсэн бол одоо бүх юмудаа ингэж юм билээ бас ингэ энэ нөгөө хүнийхээ ажлыг хөнгөвчлөө бас их гоё хурааж байгаа их гоё болцсон л байна л та. Тэгээ ингээ бас ажиллаж лээ. Бид нар чинь бас соёлжоод байгаа юм байна. Бид нар чинь юм сураад байгаа юм байна. Бид нарт чинь нэрээ нэг юм дэвшил гараад байгаа юм байна гэж бас их бодогдсон. За тэгээд манай Монголын ихэнх залуучууд ялангуяа миний үеийн охид бүсгүйчүүд за залуучууд маш их стилийн имиж гадаад төрхөнд анхаардаг болсон цаг үе. За энийг бас мэдээж нөгөө нэг зарим ихэнх хүмүүс зарим гэж ярив тийм ээ. За зарим нь бол өөр чиглэлээс бас энэ гоё соёлыг сурсан баг. За зарим хүмүүс нь яалч байхгүй нөгөө солонгос кино үзээд солонгос юм ингээ үзэж хараад солонгосчуудтай явж нөхөрлөөд юу янз янзын нөхцөл байдал энэ
хөгжлийн одоо дэвшил буюу сэтгэл имиж өөрийгөө тодорхойлох өнцгөө маш сайн олж чаддаг болсон байна. За тэгээд дээрээс нь манайхан бас дэндүү гоё цэвэрч болж эхэлж байна. Гутлан дээр тоос авахад аваад шууд арчиж байна те. Юу гэдгийг гадаа орчинд юм мэдэж явахдаа хүртэл бас ингээд тоош ороогүй газар бас суухыг хичээдэг болсон байна. Гэх мэтлэн маш их дэвшилтүүд гарсан. Манай монголчуудаас айгүйх нөгөө нэг буруу жишээгийн яриад бас буруугийн ингээд тэтэрхийх өгөөд энэ улсаас болоод манай одоо сайхан анагаар одоо те ирчүүд одоо хөнгүүд одоо бүр хүн байхаа болж нэтэр гэдэг байгаа. За энэ бол бас нэг талаараа зөвлөдөг. Гэхдээ бид нарт маш их соёлыг түгээж байгаа одоо зүйл бол яалч авахгүй Солонгосоор яг л бид нар Солонгосын SBS телевиз, KCBN, CNN гэх мэт олон телевизийн киног Монголд одоо орчуулад хөрвөөд биднэрт хүргэж өгдөг шүү дээ. За ингэснээрээ бид нөгөө нэг тэр киноноос ядаад стил имиж харж гин. За цэвэр цэмцгэрийг харж гин. За зөв бурууг ялгаж сурж гин. За дээрээс нь хүн өөрийгөө одоо ямар ч нөхцөлд байсан яаж тодорхойлох хэрэгтэй вэ те гэх мэт олон зүйлийг одоо тэнцэнээс яг нөгөө хүмүүс одоо манай монголчууд аяг кино шиг сэтгэдэг болсон учраас нөгөө хөгжлөн дагаад тэр шиг гоё ингээд хэлээд байна юу гэдгийг жишээ нь одоо ингээд амар гоё хайраар амаастай кино үзлэхэд манайхан яг хайртай үнэ яг тэр шиг байлгах гэж эрэгтэйчүүд маань гоё мэдрэмжтэй болж байна те ягтууд маань илүү гоё мэдрэмж хүсэж байна юу гэдгийг өмнө нь бол нөгөө нэг за хайртай шүү болдроо минь ста тэгээд хань нэг жил болов хүүхдээ гаргаад гэдэг ингээд ямар ч хайраар амаас үсч амжаагүй шууд нэг гэрт толгой олбол тостой тогоондоо шууд хушуу олбол явчихдаг шүү дээ. Тийм байсан бол одоо ядчил нөгөө нэг натаа үерхэж гэдгээ амар гоё хэлж юм. За төрс өдрөөр нь гинтийн бэлэг барьж сурж юм гэх мэт маш олон зүйлийг манай монголчууд өөрсдөө нэвтрүүлээд өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаа нь ялангуяа залуу үеийнхэн маань ингээ явж байгаа маш гоё санагдсан. За яваандаа манай монгол улсын хөгжил за дэлхийн одоо нэгдүгээр гинэн жигсгаар хэмжээний маш сайн өндөр хөгжилтэй болоосай гэж шин сэтгэлээсээ үсэж байгаа. За тэгээд тиймч болох байх гэж найдаж байгаа. Яг л манай хойч үе за бид нарын үе миний одоо надаас дээшээ одоо нэг 10 насны дээшээ үеийнхэн бүгд имэрчтэй хүчтэй нэгдэж чаддаг тий дээрээс нь ингээд нэгнийгаа ингээд шууд өмгөөлдөг хамгаалдаг тийм ард түмэн манай монголчуудаас тийм бас түргэн ууртай илүү их гоё дэвшилттэй илүү их гэгээлэг илүү сайн сайхнаар хүрээлэгдсэн хайраар дүрсэн тийм улс орныг бид нар бас бүтээж өгөх байхаа гэж найдаж байна. За тэгээд одоо бусад орны нөгөө нэг муугийн сурж болохгүй шүү. Тэгээд бусад орны дандаа сайныг хараарай, сайныг сураарай, өөрсдөө хэрэгжүүлээрэй. Тэгээд улсаа бас сайхан хөгжүүлцгээе тийм ээ. Манай Монгол орн бол хамгийн тайван орн. Хаа нэг газраас дайн дажин болоод байхгүй, илүү дутуу юм болоод идэггүй. Дээрээс цунами тэндээс хийм бөмбөг дэлбэлээд байхгүй. Их гоё тайван орн. Тэгээд энэ орны маань одоо энэхүү сайхан их оронд бас эзэн нь бол төрсэн эрхэм бид нар чинь хоорондоо эвтэй найртай, эв зүйтэй, дээрээс нь ёс суртахуунтай, зөв соёлтой. За ийм болоод ирэхин цаг за эрдэм мэдлэгтэй тийм ээ ийм болоод ирэхин цаг хүн хүнээ дээдэлдэг ийм гоё зүйлүүдийг сураад ирэхин цаг улс орн нэгдүгээр ч гэсэн гэдэг нь бүр яа харахгүй нэ тэгээ манайхан дор бүрний бүгдээрээ дахиад хичээцгээе. Манай Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүмүүс энэхүү влогийн бичлэгийг манаас YouTube хуудасаар минь дамжуулаад үзээсэй гэж хүсэж байна. Тийм болохоор манайхан лайк дараа, subscribe дараад за бүгдээрээ сайхан шеэрлээд өгөөрэй. За тэгээд өнөөдөр миний дугаарт одоо энэхүү дугаартай хамт исэн та нартай маш их баярлалаа. Би өөрийнхөө сонсох дуртай дууруудыг та нартай хуваалцахаас гадна за тэгээд баг насныхаа баг зэргийн дурсамжийг өөрөө хамгийн сайхан болгож явдаг зүйлүүдийг та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд дараагийн дугаараар хэвлээ маш гоё сонирхолтой юм бас хийх боломжийг таанд хийсэн та нарт чэйстэйгээс маш баярлалаа. Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө өөрөөсөө зөв монгол хүн болгох хэрэгтэй хичээцгээ нэг нэгнээ сайхан үйлдвэр дуурайлбал нэг нэгнээ хайраар урмын үгээр тэтгэе. За дээрэс нь бүгдээрээ нэгнийгээ хараад инээдэг тийм сайхан ард түмэн болчихоё. Тэгээд манайхан эвтэй байвал хүчтэй шүү. Тэгээд эвтэй байцгаая. Бүгдээр нь эрүүл сайн сайхан төсөөрөө гэр бүлээрээ аз жаргал нэг төрөөр халиуцлаарай. Тэгээд сайхан баяртай.